гэр шатж байгааг олж харсан. Тэгээд хөршүүдтэйгээ нийлээд галыг унтраах гэсэн боломж хожигдсан байсан. Хотын гал унтраах ангийнхныг очиход зөвхөн үнсэл үлдсэн байсан. Хэргийн газар. Гадны нөлөөнөөс болсон уул буюу илээгүй юу? Мөрийн шалгасан. Шалгасан нөхөр комиссар. Хамар гашааны болон гал унтраах ангийнхан нааш цаашаа их олхилдсон болохоор мөр арилж баларсан байсан. Харин хэргийн газраас талигач гэрдүүгээ ганцаараа орсон уул мөр олдсон. Талигач Батнамын хувийн зэвсгэнд дутуу шатсан байдалтайгаар олдсон мөн малгайн тэмдэг ингэрийн одон зэрэг нь талигач Батнамын мөн болохоор тогтоогдсон байна. Шинжи чимчийн шинжилгээний хариу гарсан. Гарсан нөхөр комиссар. Шинжилгээний хариу зогцсны үлдэгдэл Батнамын мөн болох нь тогтоогдсон. Эмчлүүлж байсан шүд бас бус зүйлүүд нь хоорондоо таарч тохирч байгаа. Хүмүүжүүлэгч Мэдгмаа. Тагаа. Нөхөр бомхо. Энэ хэрэг санаандгүй гарсан гал төмрийн осол байв уу? Эсвэл хэн нэгний санаатай хийсэн үйлдэл байв уу? Нөхөр зөвлөхөө. Талигач Батнамын өрөөнд үзлэг хийхэд ширээн дээрээс юм бий болцсон байна. Дотоод явдлын яамны сайд Хэчовсон танаа улсыг аюулаас ахин хамгаалах ерөнхий газрын ахлах төлөөлөгч хичээнгүй Батны миний биеийн эх орондоо үнэнчээр зүтж ирсэн билээ. Тус газрын ахлах төлөөлөгч Эсмэгмөрийн хэргийн мөрдөн байцаалтыг шудраг явуулж түүнийг гэмт хэрэгтэн болохыг тогтоосон. Гэвч комментарны зөвлөхүүд миний мөрдөн байцаалтыг мушгин гуйлж худал хэмээн тогтоосонд би үнэн хүү гутаж байна. Цаашид ийм шудраг биш байдлыг харж дэвчихгүй тул ийм алхам хийлээ. Эх орон минь би тандаа үнэнч байсан шүү. Үрд баяртай хичээнгүй Батнам. Тэр үгснэнч дээр махын хэдэг хэсэг болгоод нохоод хайж өгвөл та. Нөхөр зөвлөхөө. Шатаж өгөө болсон шүү дээ. Байхгүй болсон. Чимэн хажууд ээжчил би чамайг санаад байгаа юм. Би чамайг бүр шөнөөр зүудэлд үйсэн. Би бүр өдөр болгон зүудэлд үйсэн гэж. Чамайг ирчин гэж зүудлээс ирчих. Тэгээд унтангуудаа дахиад л чамайг ирчин гэж зүудлээ. Ээж зүрийн тэр багтаа. Ханах хэрэг болоогүй. Чи бид хоёр одоо хизээч салахгүй тийм ээ. Хизээч салахгүй. Тэр мэгмар төлөөлөгч. Зүгээр би хэрэггүй юм яах чи.
юу хийчихв? Хөгшид голдуу 5 хүн байгаа. Би Валдаанууд эвтэйг хэлээд ойлгуулчихна. Чи Сүмбийн хэргийг санда уржин инжийг Сүмбийн хэрэг толбогдсон 100 гаруй хүнийг бид нар сулруулсан. Гэвтэл яагаад Коминтерныхан хонцогноод бүгдийн цааш баригчлаад бууцсан шүү дээ. Түүгээрс барахгүй. Хоригдуудыг суллах гэж хөөцөлдсөн. Түүний төлөө үг гэлсэн намын төв хорооны тэргүүлэх гишүүдийг толгой дараадан усгаж байна. Ахиад хүн шиг юм болвол яах вэ? Бид чинь ард түмнийхээ төлөө улсынхаа тусгай тогтнолын төлөө намын нуус үлгэн байгуулаад ажиллаж байгаа хүмүүс. Нэг л хүний болчонгүй үйлдэлээр намын нуус үлгэн сүүрэн гэдгийг чи ойлгож байна уу? Ахиад намын нуус бүлгний гишүүдтэй зөвлөлдөлгүйгээр ийм хэрэг хийхийг чинь хатуу ойлгож байна. Нөхөр зөвлөх юм бэ? Нөхөр мэгмар. Сайн байна. Сайн байна. Хей, ти. Уучлаарай. Чи яагаад энэс гараад ирвэ? Чамаг чинь олон хоног эмчлүүлэх хэрэгтэй гэвчтэй. Би 3 хоног эмнэлэгт хэвтлээ. Инээс хэлж чадахгүй. Муусан юмнуудаас хариугаа авна гэхээс дотор юм бачурч сэтгэл зүрхэм тогтож чадахгүй. За тавьшир. Чиний хариугаа амин хорлоод үгсэн. Би сонсон. Гэхдээ цаана зөндөөс би. Мэгмар, нөхөр мэгмар. Ажлын төлөө төрсөнгүй. Яваатар санжаа яваатар. нэгэн зумрхан ба нэгэн зум тишдива нэгэн ариав ума хире батманим бошарихум уммани батмехум гэж санжаал